тухай хуулийн хилцүүлгийн 2 дахь үе шатанд ирсэн байна. Тэгээд улс даяараа бас ингээд ажил хэрэгч байхад жоохон амаргүй ийм үе ирж нөгөө талдаа төрийн албаагчдыг загнахад амархан юм шиг мөртлөө нөгөө ганц одоо гол бас ийм байхад шалтгаалж байгаа нэг хүчин зүйл нь бас улс төржил гэдгийг хин хөнгөө мэдж байгаа. Үүний цаана манай Монгол улсын бас сонгуулийн шудраг байдал инээдэргээд олон юм ярьж болно. Бас энэ улс төрийн салбарт 10 жил болж байгаа хүний үед хинэн хэнийг одоо загнахыг гэдэг бас хэцүү байдаг юм байна гэдгийг энэ дотор орж ирээд бас ойлгоод явж байгаа хүний нэг байна. За тэгээд бид нар төсвийн реформыг бол хийхээс өөр аргагүй болсон. Төсвийн төсөв өөрөө хөгжлийн бодлого, засгийн газрын жилийн болон ер нь одоо тэр 5 жилийн хөгжлийн бодлогын төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл гэж бүгд мэдж байгаа. Одоо бид нар эргээ харахад онцгой байдлынхаа ажилчдыг галт өмөртэй энэ багаж хэрэгсэлгүй те зохих ёсны хувцас тоног төхөөрөмж хангалттай бишээр ингээд тулдахад хүрсэн ийм байдал байгаа шүү дээ Монгол. Тэгээ энэ асуудлаа шийдэх гэхээр зээлээ гэд ингээд ер нь яриул маш их асуудал ингээд үнцэн яриад энэ гишүүн болгон өөрсдийнхөө ингээд илүү хардаг гэх юм уу тэр газраас гарч ирсэн салбарынхаа тэр төлөөл болоод явж нэг талтай зүйл боловч нөгөө талтай энэ Монгол улс нэг зангидсан гараар төсөв базах ёстой гэдэг тэр хэсэг хаягдаад байгаа юм шиг санагдаж байна. Зөвхөн сангийн ам дээр биш энэ хэсэг бас эдийн засаг хөгжлийн ам дээр ирэх ёстой. Тэр ажил хангалттай хийхдэггүй байна уу да гэсэн ийм бас эмзэглэл байна. Мэдээж одоо засаг байранд солигдоод байгаа, тэрийгээд байгаа төрийн албагч хаагчд бас нөлөөлж байгаа учраас шалтгаан байна. За зөвхөн тодорхой юм хэлэхэд санал гэж хэлэхгүй Эрдэнэт гишүүн хэлээд байгаа олон гишүүд бас яг адилхан санаатай байгаа шүү дээ. Заавал энэ сэдвийг барьж аваад ярихгүй болохоос биш гишүүн бүр л энэ төрийн албаагчдын тэр тусмаа багш нарын эмч нарын цалин нэмэх тэтгэврийг нэмэх ийм л сонирхолтой. Нөгөө талдаа татвар төлөгчтэй бас бодох ёстой. Бизнесийнхаа салбарыг ингээд олон хүчин зүйлсийг бодох хэрэгтэй болчиход байна. Ямар ч хэлсэн багш нарын цалин 25% биш юм аа гэхэд 10-аас 15% нэмж боломж байна гэж энэ төсөвт харж байгаа. Энэ ажил дээр ажиллая гэж сангийн сайд намайг асуугаас өмнө дуурчлаа гэж ойлгочлоо. Тэгээд дараагийн хилцүүлгээс өмнө энэ цалин нэмэгдээд ороод ирэх байхаа гэсэн юм хүлээлт үүсчлээ шүү гэж хэлье. За Монгол